Сайн байцгаана уу? Та бүхэндээ сонсох өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Амраатагаа дахин нэг дугаар хийж байна. Тэгээ бид хоёр энэ удаад Библийн талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээ мэдээж би улаачгүй учраас Христийн шашныг сурталчлах гээгүү нь бол тодорхойх. Тэгээд ер нь бол зүй тогтол ижил төстэй зүйлүүд бас байгаад байх шиг харагдаад байдаг болохоор сонсогчдыгаа одоо аль болох юмыг өргөн зар хүрээтэй өгөөсөхгүйгээр хүлээж авч яхад нь туслах зорилгоор энэхүү дугаарыг бэлтгэж байгаамаа. За сайн уу Амраа? Сайн уу. Ямар хөө байна да? Бид хоёр нэрээ сонноос яг одоо энэ чингэлтэй хайрхан дээр гараад ирсэн. Сайхан уулан дээрээс дугаараа бэлтгэж байна. Аюу адлын өвчлөлтөө өдөр байлаа. За хоёулаа юунаас эхлэх вэ? Би бол одоо Библийн талаар Библийг нэг ч уншиж үзээгүй, ер нь Христийн шашны талаар нэг юм бол мэдгүй, зөвхөн хүнээр яриулж үзсэн. Тэгээ тийнд бас ингээд бид нартай төстэй ер нь тэ буддингүү ухаанч тэр ер нь ингээд нэг зүй тогтол нь ижилхэн дүү ч юм уу тиймэрхүү юм анзаарэгддэг. Бас тэнд хүнд хэрэгтэй тийм мэдээж байгаа шүү дээ. Тэ бүхэл бүтэн шашин юм чинь. Тэр утгаар нь бас хүмүүст мэдлэг тусал нэмэр юм болов уу гэж бодоод. Библи гээд номны талаар бодонгууд яг миний уншсан 100 номоос өөр эхлээд байгаа. Дундлагаар Библи гэдэг байхгүй. Тэгээд яг ариун Библи байна, Стоны Библи байна. Тэгээд Библи чинь болохоор өөрөө Христийн шашны гол судар. Тэгээд миний уншижсэн нь болохоор дотроо нийтдээ 66 номтой байсан. Хуучин гэрээ, шинэ гэрээ гэдэг үндсэн хоёр том бот. Тэр номдоо хуучин гэрээний 39, шинэ гэрээний 27 гэдэг юм. Нийтдээ 66 тийм жижиг том номоос бүрдэж байгаа юм. Цул том бүтээл байгаа да. Тэгээд нэг нэлээдэн жилийн өмнө тийм статистик том мэдээлэл харж хэлсэн л да. Сүүлийн 50 жил нийт одоо борлуулагдсан дэлхийн хэмжээний топ номнуудын номер 1-т нь ирмэлэгдэж байсан. Тэр бум 600 сая ч лөө хэвлэгдсэн байх жишээ нь. Тэгээд юудсны уншиж үзмээр мэн гэж бодож явж байгаад уншиж ирсэн. Хизээ бичигдсэн бэ цаг хугацааны удаа үзэхээр яг Библийн хамгийн ихний ном буюу тэр Эхлэл гэдэг номноос эхэлдэг байхгүй. Тэр нь болохоор миний ойлгосноор одоогоор 3500 жилийн өмнө 3600 ч юм уу тэр хавцаа жилийн өмнө анх бичигдсэн юм шиг байна. Тэгэл хүн болгоны мэдгээр Адам Евагаас эхлээл явсаар байгаа л хамгийн сүүлийнх нь болохоор Христийн шав дагаад төгснөрийнх нь тэр нэг одоо Христэнд тунхагласан тэр үеийг нь тунхаглаад түгээж байгаагаар ерөөдөө тэр шинэ гэрээ номууд ингээд үндсэндээ дуусч байгаа гэж хэлж болохоор санагдсан. Тэгээ одоо жишээ нь бидний одоо ингээд нэг өдөртний цаг хугацаа чинь ер нь бол явж Христийн онцлогоор яваад байгаа шүү дээ. Христ төрсөн. Тийм байлээ. Тийм. Тэгэл ямар нэгэн байдлаар нь Христийн шашны байд юм уу тэр Библи судар дээр байд юм уу байгаа үйл явдлууд нь дэлхийд дахинтай ер нь бол нэлээдгүй байдлаар ингээд холбогдсон л байд юм байлээ ямар нэгэн байдлаар. Тэгээд шашин гэдэг утгаараа дээрэс нь Христ чинь өөрөө Бурхны хүү буюу гэгэрсэн одоо хүн гэж хэлж болох биз. Тэр утгаараа бас яг энэ одоогийн сүнсний сэрэлтчээд юм уу тэр хумсны сэрэлтчээд юм уу яг энэ даалт ертөнцийн гэдэг юм уу бэлэг талыг сонирхон судалж байгаа хүмүүс бол бас н Христийн шашны ойлголтыг тодорхой хэмжээгээр судлаад таны мэдээд тэр дундаас нэм зүй тогтлыг олоод анзаарч байгаа бол бас өөрсөнд нь тэрхүү нэг аялалд нь хүн болгонд хэрэг болох юм болов уу гэж өнөөдөр нэг тийм уншуулахгүйгээр уншихгүй нэг сайхан тавчхан гоё тэрийг өгчүүл. Гүн уншмаш гэвэл тийм. Гэхдээ зүгээр ер нь тийм. Одоо нэг хуучин гэрээнээс ойлоо эхэлж ирээ гэсэн тийм. Ер нь тэр чин Адам Евагаас эхэлт юм уу? Адам Ева нь явсаар байгаа тэр Авраам гэдэг тэр очт юм уу? Ер нь бол хамгийн анхны хүн нь болохоор Адам л гэж үздэг л дээ. Гэхдээ байдаг юм байл л дээ. Адамны нөгөө юунаас Еваг Адамны хавиргыг нь аваад тэрнгээр нь одоо эмэгтэй хүн бүтээсэн тэр нь одоо Ева. Гэтэ яг тэр нь яг үнэхээр бодит яг байдлаар тийм зүйлийг бүтээсэн юм уу эсвэл нөгөө нэг бас зүйрлэл гэж байдаг юм шиг байна. Ямар нэг юм нөгөө тийм мөлгөр зомби шинж нартай бичигдсэн тэр үйл явдлууд нь дандаа нэг тийм яг бодит
юм гэхээс илүү тэр тийм зүйрлэл маягийн хэлбэрээр бичигдсэн байдаг гэдэг. Тэмүүл хавирганы юм болоо ч гэдэм үү тий. Тэгээд нэг сүлд гэж нэг аль дээр яг тэр библи уншиж эхэлчихэд нэг сүмийн семинарт сууж исэн бохгүй юу? Тэгээд тэрнээр болохоор тэр нэг номлогч нь бол гэж байгаа. Хүн бол ерөөсө шорооноос бий болдог. Тэгээд шороороо босдог гэх юм нэг онголууд ярьдаг хийчиг тоосны онолтой бас давцж байгаа ч юм шиг. Тэгээд дээрэс нь та нар ингээ хараад эрчүүч нь тэгэл хямарчаараа шороон царайлал явдаг үстэй. Чи юуныхын шороноос бүтсэн байхгүй гэд инээжсэн байхгүй яг жок маярсан яг нэг тиймэрхүү юм байж болох байх. Нөгөө талаас хэцүү үйл явдал болонгууд ер нь 90,000 хүүстнүүдийн дунд ингээд ялгааг нь харангууд эмэгтэй хүн бол харьцсан хаттай байдаг. Харьцсан бат сэтгэлийн тэнхээд байдаг. Энэ юу толботой вэ? Энд чинь хавиргаар би болгоцсон чи аргагүй шүү дээ. Тиймэрхүү маяг жоклоод гэх мэтчлээ яг энэ тоглоом ч юм уу эсвэл үнэхээр үнэн ч юм мэдгүй ямар ч тааш нэг тиймэрхүү маягаар янз янзын зүйрлүүд болцсондоо байдаг юм байна лээ. Тэгэд яг тэр Авраам ч юм болохоор одоо тэр Адамаас хойш чинь тэгэл тэр Адам, Ева, Ноа том зав бүтээдэг шүү дээ нэг. Тэгээд тэ Авраам, тэгэл зүүд тайлдаг Йосеф, тэгээд араас нь Мосе. Зүүд тайлдаг Йосефийн жишээлбэл юу гэж? Зүүд тайлна гэхээр яг уу. Одоо ер нь бол зүн ч юм уу та. Хүний тэр өөрийнх нь тэр амьдарч ах байсан үед дэргэд нь фараон байсан байхгүй. Фараонтой ойролцоос Египтийн хаа. За. Тэгээд тэрний яг байнгын зүүдлээд хард ар зүүдэлтэй байсан зүүдийг нь тайлдаг байхгүй. Удахгүй ийм болох гэж байна. Тэгэхээр энийг өртөн одоо ийм арга хэмжээ авах юм бол одоо тэр гамшиг байд юм өргөж байгаа тэр болшгүй аюулыг даван гарна гэсэн тиймэрхүү утгатай сэрэмж маягийн нэг хэлдэг. Тэрнтэй ялцч үнэн байдаг. Нэг хүүхэлтэй гараад идэг мөн үү биш үү? Ер нь бол тийм Библиэд холбоотойгоор маш олон тийм хүүхэлтэй байдаг л та. Мосегийн талаарч байна, Ноагийн талаарч нэг юм хүүхэлтэй гараад идэг. Тэр мөн үү? Одоо нэг яд штэ. Чин Авраамийн хүүхэд нь байдаг билүү Йосеф ч нэрэ. За. 10 хэд хүүхэдтэй. Тэгээд ах нар нь өөр болохоор тухайн үед хамгийн отхон нь байж таарад. Тэгээд аав ээж нь ихрүүлээд ингээд байдаг гэсэн чинь ах нар нь нийлж байгаа дүүгээ Египтэд боолгоо зарчдаг байлоо да. Тэгэд бүр ингээд боолын заяанд унтсан байжгаад сүүлд нь харин тэр фараон өөрийнхөө зүүдэд тайлуулаад тэр нь яг одоо яг Йосеф өөрөө тайлж таарад тэгээд энэ өндөр хэрэм зэрэгтэй хүн болж хувирдаг гэсэн нэгдэж байна. За тэгээ Йосефээс цаашаа болохоор тэгэд яг өмнө нь болохоор тэр зөв үндсэн логик ингээ харангууд яг Адам ч нөөрэ бурхны бүтээсэн хамгийн анхны хүн гэдэг яг нэг юун дээр Библиэр үзэж байгаа христэн эсвэл үздэг байж магадгүй мэдгүй. Тэгэнгүүт Адамыг ингээ бүтээсэн шалтгаан нь одоо дэлхийн ертөнцийн үед байт юм уу те. Тэр тухайн тэр нэг Эден ингээ цэцэрлэг түрээлэн тэрийг ингээ арчлан сахиараа тэг амтан одоо ийм юм урамлаа амтныг идэж болно тэрийг идэж болохгүй хамгаалаараач гэдэм үү. Яг нэг онгодуудын хэлдгээр нөө байгалаа тэнцвэртэй байлгаараа гэсэн тэр үүргээр ойлыг хүмүүний үүргээр ойлыг л өгсөн юм шиг байгаа. Тэгсэн чинь тэгэл өөрийнхөө босхгүй модны тэр нэг могоо хятгалгаар нэг жимс алим жимсийн эдэл гэсэн гутлаа цэцэрлэгээс нь хөвгдөж мөгдвөл тэгэл нэг тэрнгээр ахвала гимн үлдэн болсон хүмүүс уул нь ариунаар бүтээсэн байсан нэг гимн үлдэн болсон. Тэгэнгүүт цаашлаад хэдэн удмуудын араас нэг тийм зөв байж болох үс хүмүүсийг сонгоол тэр хүмүүсэрт дамжуулаад томоохон үйл явдлуудыг хийгээл тухайн тэр үйл явдлаар дамжуулаад магадгүй тэр хүмүүсийн хүн төрлөختнийг дэлхийн ертөнцийг сайн сайхан болгох тэр нэг одоо болгох гол ингээл явангууд тэгэл буцаагаал нэг тийм одоо унаал миараал нүглээ үлдээл буруудаал үе дээр юм. Тийм. Тэгээ тэрнийх нь нэг нь болохоор тэр Авраамд хэлдэг нэг тийм юу гэдэг хэвгүй юу. Хэрвээ ингээд ингэх юм бол одоо чамаар дамжуулаад үндэстэн бий болно жишээлбэл. Тэгээ үндэстэн Тэнгэрийн одод мэт оддоос олон жишээлбэл юм үндэстэн болно. Эдгээр нь одоо баг миний арт юм болно тэргээд тийм амлалт өгдөг. Энд чинь ер нь нөгөө еврей үндэстний тухайд. Тэг еврей үндэстэн тийм. Тэгэнгүүт яг тэр Авраамийн хүүхдүүд би буруу яриад нь худлаа яриад нь.
Авраам биш үү? Авраам, Исаак, Яаков. Яаковын хүүхдүүд гэдэг лөө. Яаков ч Израиль. Тийм би буруу шийдсэн биш үү? Тэгээд Яаковын хүүхдүүдийн нэг нь Йосеф байдаг баха. Тэгээ ямар тач тэр нэг амлалтын дагуу Йосеф одоо ингээд боолчлогдож байгаа шүү дээ. Боолж очсон гутлаа араас нь өөрийнх нь ах トゥ нарыг Египтэд татаж авчираад тэгээ ингээд сайхан амьдралтай болоод тэгсэн гутлаа яваандаа тэр нэг хүмүүс чинь улам бүр ингээд олшроод хүн амын тоо нэмэгдээд тэгээд Мосе гэдэг хүн байдаг шүү дээ. Тэнгисийг ингээд хоёр хуваачдаг. Тэгээд тэнгис дундуур ингээд бага хүмүүс ингээд адуу малтайгаа ингээд яваал гэдэг нүүдлэл явдаг. Яг тэр үед чинь болохоор нэг өөрийнх нь одоо бурхны тэр нэг хэлсэн зүйл нь аль хэдийн биелсэн. Аль хэдийн тухайн үед чинь тэр нэг Египтийн баг үндэсний аюулгүй байдал хэмжээнд хөрхүүц хэмжээний тиймэрхүү олон болцсон. Тэгээд тухайн фараон болохоор тийм еврей үндэстнийг цөөлөх арга хэмжээ авсан нь төрсөн эрэгтэй хүүхдээ ахмаа шүү тэр мөрөн рүү хай гэсэн тийм тушаалыг өгөөд эмэгтэй хүн байх юм бол харин байж болно гэсэн тийм зэрлэг яагаад тэр дагуу болохоор еврей тэр үндэстний хүүхд төрсэн хүүхд болгоныг нь тийм алах бодлого явуулж исэн үед нь Мосе төрдөг байхгүй юу. Тэгээ ямар ч тач тийм нэг Мосегийн цаг үед маш олон хүмүүс болсон. Мосе ч өөрөө фараоны дэргэд хүүхэд нь болж өргөдөж өссөн байдаг. Тэгээд цаашлаад өөрт нь тухайн үед гинт нэг тийм үйл явдал болоод цөл рүү өөрөө ганцаараа цухтаад хэсэг байжгаад тэгээд нэг бурхан өөрөө тэр юутай холбогдоод Мосетэй холбогдоод жаар түмнээ ингээд анаас гаргаа тусгаад тогтнолол маань гэсэн утгатай юм ярьсан юм шиг байна. Одоогийн дээр ойлгож байгаагаар. Тэгэл Израилийн тэр фараонд үзэж тараал сүүл рүүгээ зөвшөөрөхгүй болонгууд нь 10 гамшигар цохиол янз янзын гамшиг. Тэг хамгийн сүүлийнх нь болохоор хүүхдүүдийг нь алах тийм гамшигэр цохиол ууган хүүхдийн өвхөл. Тэгээд нөгөө нэг ард түмний чинь гаргаад аваа явдаг байхгүй. Тэгээд нэгэн төрлийн одоо том жанжин иш үзүүлэгч зүүнч хүн байгаа том Мосе ч нөр. Тэгээд Мосегаар дамжуулаад Израилийн ард түмэн тэр нэг Синай гэдэг уулан дээр өөрөө ганцаараа уул руу авираад орой дээр нэг ард бурхантай бас холбогдоод тэгээд тэр ард түмэндээ зориулагдсан нэг хуулийн өгдөг байхгүй юу. Том юм чулуун хоёр хавтан дээр 10 хууль өгдөг байлоо та. Тэгээ 10 хууль өгөөд энийг дагаж мөрдөө гэсэн хамгийн анхны тэр нэг хууль маягийн дүрм журам маягийн өгчөж байгаа. Тэгээ тэр цагаас болоод нөгөө нэг юу нь буруу, юу нь зөв, яавал болох, яавал болохгүй гэсэн тэр нэг тодорхой хэмжээнд цэгц тогтолцоо системгүй байсан ард түмнийг нэгдсэн тийм цэгцлэгэнд оруулаад тэгээд нэг тийм цагаан харыг ялгах хэмжээнд айны болгосон юм шиг байна. Энэ зөв, энэ буруу, ингэх юм бол болохгүй, тэгэх юм бол болно гэсэн нэг. Аливаа хулгай ажиллахгүй, аав ээжийг хүндлэх ёстой, хүн алж болохгүй ч гэдэм үү. Тэгэд ингээд явсараа маа сүүл нь Израиль ард түмэн чинь өөрөө жанжинтай байсан бол хаантай болоод хаан одоо нэг ярьсан Давид Саул Самуэль лөө. Тэгээд Соломон гэдээ бас хаан байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс цаашаа зөндөө олон хаан явсараа байгаал одоо бас 2000 жилийн өмнө Христийн цаг үед төрж ирээл Христийн цагаас одоо ингээд үргэлжсэн нэг товчондоо нэг юм хүмүүс нь түүх байгаа даа. Ургийн бичиг маягийн юм байна тий. Тэгээ бичгийн үднэр ургийн бичиг гэснээс Монголоос товчоодоо бас ойролцооч юм шиг. Нэрэд хэдэж штэ. Уужим борхуулын хүү Симсочи гэдэг л. Тийм. Хаадууд нь жишээлбэл бодвол одоо бас их агуул хаадууд байсан уу? Эсвэл янз байсан уу? Яг Израилийн төхөнд бол алдартай юм шүү. Яг тэр яг Израилийн зүгээс нь яаж байгаа үгснээ тэр Библиэлд бичсэн даа бол одоо жишээ нь хамгийн анх тэр Саул гэдэг хааныг сонгоод араас нь тэр нэг Давид гэдэг дүү гүүрээр амар том нэг хүчтэй хүнийг алчдаг. Жохон юм алчин хөхт, хончин хөхт. Эсвэл ингээд жанжин болоод хаан болоод. Тэгээ тэрний хүүн Соломон гэдэг мэрэгэн цэцэн баялгаар айгуу тийм хангалуун нэлийн тийм хүчрхэг хаан байсан юм шиг ба. Бурханд зориулаад бас өөрөө бүгд нөө тэр хаадууд нь бүгд бурхантай холбоотой. Дандаа зүүн ч юм уу. Одоо нөө Чингис хаан бурхан халдуул руу аваад бурхантай холбогдоол тий. Бурхан гэнэ. Тэнгэртэй холбогдоо бурхан гэсэн чинь бурхан барь явчлаа. Тэнгэртэй холбогдоод ингээд нөө бас тэнгэрийн яг хэлсний
зарилгдсан дагуу ч гэдэм үү тэр өөрийнхөө үүлэн бэлгийн зүйлийг аргадаа ингээд тэнцвүүлээд явсан ч гэдэм. Тэрний шиг нэг тиймэрхүү бас нэг зөв тогтлын юм байдаг л юм шиг байна. Тэгээд яг тэр яг одоо онгодуудын хэлсэн айлдуураас зөрхөөрөө ч гэдэм үү тэнгэрүүдийн хэлсэн тэр нэг одоо бошхоос зөрхөөрөө хүн буруудаад явчихдаг шиг жам бус үл хийгээд явчихдаг шиг бас нэг тиймэрхүү байдлаар үе үеийн хаадууд тэр хүмүүс ингээд бас буруутсан алдсан онсон зүйл зөндөөтэй. Тэгэл ойролцоос нэгдсэн л да. Ямар ч тач нөө одоо яг хөө тэр ингээд онгодуудын байт юм уу тэр дээдсийн тухайн тэр 13 дугаар зууны үеийн Монголын тэр хаад жанжид өрлөг ноёдуудын тэр түүхийг ингээд уншаад ангууд чинь одоо жишээ нь Боорч жанжин өөрөө ганцаараа мундагтаа ингээд жанжин болоод өрлөг болоогүй шүү дээ. Жишээ нь дэрэгдэн яг өөрийнх нь эцэг нь Ахуу баян гэдэг томоохон ар ноён хүн байсан байх жишээ нь тий. Чингис хаан ч бас өөрөө мундагтаа бас ингээд хаан болоод явчаагүй. Эцэг нь хаан болохтой хан болох байсан Исүхэ Баатар байсан ч юм уу. Тэгээ Сочиг л хатны дэргэд өвлөн хийхэн дэргэд өссөж бойдсан байдаг юм уу. Тэгээ дээрэс нь их Монгол улс чинь өөрөө хамаа Монголын суурьнаар хамаа монголчин өөрөө тэр өмнөх тэр Хабуул хаан, Хотуула, Амбгай таргуудаа хэрэлтүүг энэ гэсэн хүмүүсийн хүчин сэтгэлийн үндсэн дээр тухайн төрөөс том систем ингээд олон бүр хөгжөөд явсанчлаа. Энэ Христийн тэр нэг өөрийнх нь гэгэрсэн байт юм уу тэр нэг бусдад дамжуулж исэн хүмүүстийг тунхаглаж исэн сургаал номлолууд нь бүгд бас тэр өмнөх тэр түрүүний ярьсан хүмүүстэй холбогдож байгаа байхгүй. Ялангуяа тэр өөрийнх нь сургаал номлолонд яг тэр түрүүний ярьсан тэр Египтийн одоо тэр боочлолоос Египт нутгаас тусгаар байдлаар ингэж авч гарсан тэр Мосетэй нэлээд холбогддог. Мосегийн тэр 10 хуйлтай нэлээд холбогддог. Гэхдээ тэрийг нэг өнгөрснийг хөв болгож ирээдүйг бишэл гоо болох гэдэгчлэн алтан цэцүүд дээр бичсэн байдагчлаа. Тэр шиг ингээд өнгөрсөн тэр нэг тухайн номлолыг улам илүү тэгж нэг гой болгоод гойч төвлөржүүлээд дараагийн тэр төгшин ингээ аваадсан хүнлийг снэгдсэн шүү дээ. Арт өмнөхөө явцад түүхэндээ. Тэгээд одоо жишээ нь өдрөөс хүн ажиллахгүй, тэгээд завхаарчлахгүй, тэгээд худал хийж болохгүй, хуурамчаар тангаралж болохгүй. Тэгээд бас нүдээр шүдээр гэсэн нэг тийм хохирол дээр их арга хэмжээ авах талаар иймэрхүү хууль бас байгаа. Яг нүдээр шүдээр гэж юу? Тий. Тэгээд хөршөө хайрал харин дайсны үзий ядан тэр гээд сургаалууд байгаа байхгүй юу? Тэгээ нэг жишээлх юм бол ингээд Христээр үзий ядан тэр ширүү юм бэ? Апдейт хийсэн байгаа даа. Жишээ нь хүн алж болохгүйгээд одоо үгийг болохоор юу гэж бүр дараагийн төгс наваадсан бэхээр ах дүүдээ бүр ингэж уурлаж хэлгэнэж өрөөсөө болохгүй. Ах дүүг ингэ тэнийг мангар гэд хэлэх юм бол тэр хүн ингэж хэлсэн чиний тэр үгний ялчин бүр чамайг бүр тамд ингэж хаях хэмжээний ял болж буунаа. Завхаарчлахгүй. Өөрийнхөө хамаатны хүүхдтэй ч гэдэм юм уу, охинтойгоо ч гэдэм юм уу, ээжтэйгээ ч гэдэм юм уу тий. Яг тийм замбрааг юм болох үед байсан юм шиг байна. Эсвэл ингээд хин нэг одоо их нэртэй байж өөр хүнтэй ингээд явуулдаг ч юм уу. Энэ зүйл байжлахгүй гэж өмнө тэр Мосегийн цагт хэлсэн байсан. Гэтэл дараа нь Христ юу гэж апдейт хийсэн бэ гэхээр одоо эмэгтэй хүн бүсгүй өнөг штэ тий. Ингээд хачаадан харах нь хүртэл өөрөө тэр хүнтэй аль хэдийн завхаарсанд тооцогдно. Битгий хоо одоо ямарваа нэгэн зүйлээр ингээд битгий хоо худалд тангараг өргөөдөө хуурамчаар битгий тангарглаа гэсэн чинь ер нь бол ямар ч зүйлээр тангарглах шаардлага байхгүй. Одоо жишээлх юм бол Христийн тэр нэг календараас анзаарч ирсэн бол Христийн шишинд хүмүүс чинь бурхнаар тангаргалыг гэдэг штэ тий. Би өстөө ингээд хутлайлаг үнийг хэлж байна гэл эцэг хэрэг тангаргалыг тэгж юусоо болохгүй. Хин нэгний одоо нэр төрийг одоо ашиглаж болохгүй юм аашаа. Өөрийнх нь зүр өвөндөл эзэн байх гэсэн утгыг хэлж байгаа юм шиг байна. Тэгээд нүдийн дээр шүдээр гэсэн ойлголтыг нь болохоор юу гэж апдейт хийсэн бэ гэхээр хэрвээ чамаа хин нэгэн одоо ингэ алгадаг шүү дээ тий. Басаа баруун хацар чинь алгадлаа заяа. Тэгэх юм бол зүүн хацраа тавьж өгч байгаа байхгүй. Сонсчихсан үгүй. Их хараг юм бол ингэж чадахгүй шүү дээ. Би бол тэгэх юм бол зөрүүлэл зөхиод авах. Яг зүгээр боддоор чадахгүй ч гэсэн зүгээр ингээд нөгөө зүрлэлээрээ чаддаг хүмүүс төндөл байна. Дахин зөөлөн ажиллаад байдаг хүмүүс бол битүүлдэг. Яа одоо хин нэгэн харах юм бол өөдс нь буцаад харах тиймэрхүү байдлаар харилцах шаардлагагүй ч юм уу тий. Ингэж апдейт хийсэн байна. Дараалахаар хөршөө хайрал дайсны үзьяд гэсэн үг болохоор дайснаа ч гэсэндээ хайрлаа гэсэн утгыг хэлсэн байгаа байхгүй. Тэгээ эндээс яг миний хувьд нэг тусгаж авсан зүйл нь юу вэ гэхээр тухайд Мосегийн цаг үед болохоор Мосед хэлсэн үг нь хүнийг
гадналаас харахад бие хилэмж өөрийг нь хэлж байгаа үг, үйл хөдлөл нь зүв байх юм бол энэ бол хангалттай хүн дебач нь тийм үү. Орох ингээ болцлыг хангачнаа гэж үзсэж байгаа тухайн цаг үед. Гэтэ энэ бол хангалттай байгаагүй. Одоо үндсэн анхдагч суурь ойлголт байсан байгаа даа. Араас нь тэр Христ ингээд одоо Христийн цаг үед Христ өөрөө яг түрүүний ингээд апдейт хийгээд явсан зүйл нь юу гэхээр мэдээж хэрэг гадналаас ингээд яг бие авч явж байгаа байдал, үг хэлээр тухайн тэр нэг бусадтай харилцаан дээр анхаарал зохиох зүйлүүдийг мөр түнзөвөө. Гэхдээ гол нь бас сэтгэлдээ тухайн зүйлийг чандлан бас сахих хэрэгтэй гэдэг ойлголтыг. Нэгээс нь гаднаасаа чарсан тэр нэг зүйл нь дотроосоо чарсан ялгаахгүй ижилхэн тэр нэг одоо нэгдэл маягийн зүйл нь бол байх хэрэгтэй гэсэн ойлголтыг өгсөн санагдсан л да. Хүн алмаар санагдаж байгаа бол бүр алыг гэж бүр тэр боддоо хүртэл бүр авч хай гэсэн утгатай. Надад яг зөв нэг талаар нэлээ үндэс рүүгээ сэтгсэн юм шиг, нөгөө талаар хитрхи төлширсэн юм шиг сонсогдож байна те. Төлширсэн гэдэг нь хүн болгон тийм амар гэгэрсэн байх. Чадахгүй шүү дээ. Гэгэрээ гэдээ ер нь хэцүү шүү дээ. Яг зөв яг цааны уул нь бол юм байвал зүгээр шүү гэдгээ бас хэлсэн юм шиг санагдлаа л да. Тэгэд нөө тэр одоо угаасаа одоо ингээ монголч нэлээдийн Христийн шишингээ ороод ирсэн. Нэг 90 оны хөсгөлөөс хойш хэлэн газар хавцсан янз янзын сүм дугуун янз янзын урслууд ингээд хаасаг бол байгаа байх. Бүгднийг судалж мэдэн гэж бас юу авах. Гэтэ үндсэн гол судрын ойлголтын дээр нь тухайн шашны үндсэн философи гэхүү зөв тогтлох юмуд нугасаа байгаа шүү дээ. Эндээсээ голыг нь олоод авчих юм бол тэр хангалттай юм болов уу. Би чамаас яг тэгж асуух гэдэг юм л да. Одоо чи хуучин гэрээ нь одоо Христийг мэдлэх хүртэл гэсэн үг шүү дээ. Түүн одоо за хуучин гэрээг уншаад одоо тэрийг уншсан хүн ер нь юу аваасаа гэж хүссэн юм шиг чамд санагдсан бэ. Тэнд бол бодвол нэг үзэл санаа эсвэл бүл бүтэн үндэсний нэг юм туул яваадах шиг байна те. Давхар түүхэн явж байгаа шиг байна те. Яг тэрүүгээрээ яг юу өгүүлээ тэр чинь нэг бодвол номлол болгоод Байбл болгоо буулгасныг отоод нэг хэлэх санаатай л байсан байж таараа. Нэг тэ хөтлөх чихтэй ч юм уу. Тэгээд яг юу өгөхийг хүссэн юм шиг чамд санагдсан бэ гэж асуумаар санагдлаа. Юу яг түрүүний ярьсан тэр зүйлийн хүрээндэл ойлгоод байгаа миний хувьд. Гадналаас харахад тэр үйл хөдлөл чинь байгаа байдал чинь бусад хандах хандлага чинь бусадтай харилцаа чинь. Гэтэ чи бол бүр ингэ шууд деталь руу ороод байна л да. Яг нөгөө гүн ухааныхаа санааг би чамд асууад байхгүй юу? Гүн ухааны санаа гэдэг нь нэг энэ үндэстэн бол нэг ийм үндэстэй юм байна гэдэг ч юм уу. Одоо тэр үндэстний өөрийнх нь гүн ухаан, тэр үндэстний өөрийнх нь үүсэл гарлаасаа бий болсон үзэл санааг асууад байхгүй юу? Одоо энэ түүхээрээ яг за яг тэр болон болохгүй энэ чинь бол бүр энэ сүүлийн зэгцэлгээ штэ. Одоо нэг ингэдэж штэ нэг бид нар ингээл нуус товчог ч юм уу уншаад алтан судрыг уншаал за манай монголчууд бол нэг ийм үндэстэй юм байна. Нэг энэний төлөө явдаг юм байна гэдэг нэг юм байдаг штэ. Одоо нүүдэлчин хүмүүс гэхээр яг цаанаа ер нь юу байдгийг ч гэдэг юм уу те. Нэг илүүтэй байглаа дээдэлсэн ч юм уу. Илүүтэй оршихуйтай холбогдсон философиуд. Гэхдээ тэр дунд бол нэлийн инэрэнгүү талтай гэж би бол боддог. Тэ нэлийн инэрэнгүү маш ууж олон өнцгтэй олон талт сэтгэлгээтэй гэж санагддаг байхгүй юу? Байблыг уншихаар тэр одоо еврей хүмүүс чинь ч юм уу чамд ямар санагдсан байл гэж. Нөгөө нэг философи гэдэг ингээд ярингууд хүн гэж яг юу вэ? Гэдэг асуулт ер нь нэлээдгүй олон зүйлүүдийн зангилаа юм шиг байгаа. Жишээлх юм бол Христийн шашныхан чинь одоо магадгүй Библи тэр еврей үндэстэн ч гэдэг юм уу тий. Энэ хүмүүс чинь өөрөө хүн өөрөө юу гэхээр Бурхны хүүхдүүд гэдэг философитой арт түмэн гэх юм уу? Тэгээд тэр Бурхны хүүхдүүдтэй одоо харийн мань мэтийг оруулах юм уу зөвхөн өөртөө оруулах юм уу? Яг тухайн цаг үед болохоор зөвхөн еврей үндэстэн гэж үздэг байсан юм шиг байна. Одоо болохоор тэр нь илүү ингээд нэг цар хүрээгээд хэлсэн юм уу? Апдейтлэгдсэн юм уу? Өөр үндэстэн Аз дөрөнд орны ямар улсгүй үндэстний хамаа авахгүй. Гол нь тэгэл энэ одоо зүйл магадгүй итгээд байт юм уу? Үнэмшүүд гэдэг юм уу? Яг энэ одоо зам мөрлөө ороод одоо итгэлтэн сүсгтэн бишрэлтэн болоод ирэх юм бол тэр сахих хэвстэй зүйлүүдийн сахиад мөрдөх хэвстэй зүйлүүд нь мөрдөөд явж байгаа юм бол тэгэл магадгүй Бурхны хүүхэд нь болох юм уу та?
Тэгж л үздэг юм шиг байна. Сүмийнхэн. Одоо нэг ёсны номлолоо дагаад одоо шалгуурын даваад номлолын дагуу байж чадах юм бол бурхны хөвгт болох гэдэг гэж хэлэх үү те. Тэгээд яг одоо тэр еврей хөвгт болсноор ямар давуу тал вэ? одоо тэр диваачнд л очих нь үгсний дараахан амьдрал. Тэгээ тэнд очиж ингэж аргах гэж байгаа юм байна те. Тийм л утгатай байдаг ер юм. нь бол тийм. Ямар сайн ингэж. Тэр чинь жоохон сайн юм байна те. Хоёлаа нэр нөгөө нэг юуны талаараа сахиусан тэнгэрүүдийн тэр нөгөө нэг тэр чин гоё юм байсан шүү дээ. Тэрийг яагаад ярьсангүй вэ? Тэр чин болохоор бүр нөгөө нэг одоо биш хамгийн сүүлийнхэн тэр илчлэлт гэдэг номон дээр. За. Тэр нь яг бусад өмнөх номнуудыг бодох юм бол илүү нэг фантази маягийн гэмээр. Аюут нь сонин нэг тиймэрхүү энэ одоо дэлхийн бөмбөрсөг төр байдаггүй нэг тийм гачаач сүүл гар хөл шүд ам өнөд толгойтой амьтдын талаар байдаг байхгүй. Одоо чинь бааваа шиг савартай ирүүсийг соёотой мэдчих юм гээд янз бүрийн гачаач. Тэрэн дээр болохоор тэр нэг Девачингийн бүтцийн талаар тэнгэрийн хаачлал гэж яриад байгаа. Тэрнийхэн бүтцийн талаар үндсэн системүүд ингээд загварчлаад дүрслээд ингээд буулгацсан. Тэгээ үндсэндээ бурхан яг магадгүй тэр тэнгэрийн нэг голцсон хэсэгт нь байна. Тойроо 4 тэргүүн тэнгэрлэгч нар нь байна. Тэгэд нэг юм 24 ахлах чөлөө 7 сүнс гэсэн гутлаа ингээд төм бомбон янз янзын ариун сүнснүүд байдаг энэ төр гэдэг. Одоо тэнгэрэлч сүнс хоёр нь адилхан уу? Ариун ондоо л хахал да. Одоо чинь хүмүүсийн сүнс чи очлоо гэхэд тэнгэрэлч болохоор яаж яах вэ? Төсөөлөх үү? Яаж дүрслэх үү? Одоо жишээ нь тэр хуучин ирээний цаг үед болохоор тэр Мосегийн үед яг одоо бурхныг буулгах тийм нэг өргөө гэх юм уу тахил махил гэдэг нэг одоо онгодоттой ойрцооч юм шиг. Өргөө ингээд асар ингээд бүтээгээд тэгээ тэрэн рүү болохоор орж байгаа хүн бурхан руу хэрэг харах юм бол хүн өөрөө өвтөг гэдэг аахгүй юу? Яг тэр хүн өөрөө гин нүгэлтэй учраас цэвэр ариун тэр нэг цэвэр оршихын дэргэд бол ерөөс амьд байж чадахгүй. Тэн чинь нэг юм яг бурхантай харилцдаг хэсэг дээр болохоор арц ууг болсон байдаг л одоо юм нүд харагдах боломжгүй ингэ болгоод тэгээд одоо бурхантай тэр нэг тахилч харилцал зохиох тэр нэг хүмүүс нь одоо бөө өмөргөлтнөр бол одоо улаач нар гэх юм уу зан үйл хийж ингэж харилцдаг байсан. Тэгэхээр хайшин тэр чинь бурхан руугаа хүн гим нүгэлтэй болоод болохоро бурхан руу харахаар өгчдөг гэхээр Христийн шашин чинь гим нүглэг бүр ингэж яатдаг юм уу? Ариусгах л гэдэг гим нүглийг ариусгах хэрэгтэй гэдэг юм шиг байна. Ариусгах хэрэгтэй. Ер нь бол ингэж ерөөсөө нүглийг бол хүлэн зөвшөөрдөг гэж ойлгож болох уу? Тийм байж болохгүй. Ямар сони. За гим нүглээ ингэж байж болохгүй гэж чинь тэгээд Девачн руу очино. Бурхнаа бол огт харж байгаагүй ямар нэгэн төсөөлөхгүй юм байна те бодвол. Тэгэл тэр нэг яг одоо нэг сонгогдсон тухайн тэр нэг гоцгойд хүмүүсээр дамжуулаад тухайн ард түмнүүд нь ингэж яадаг байсан. Бурхантайгаа харилцдаг байсан гэх юм уу? Яг л нэг улаач хүн дээр онгодууд нь бууж ирээд тэр онгодуудыг нь хүмүүс харахгүй байгаа мөртлөө сургаал тэр айл дүүрийг нь одоо сонсоод хүлээн аваад дагач мөрдөгтэй ойролцоол юм шиг байна. Тэгэл нөгөө тахилч нар нь ингээ бурхан ийм үг хэллээ гэх нь ш тэ. Ер нь бол тийм. Иш үзүүлдэг хүмүүс зөнчд гэх юм уу? Тэр нь тэгээд бүр нөгөө нэг хаад маадынхаа шийдвэрт нь бодвол нөлөөлдөг байсан юм бол нөлөөлөх шууд тэг ин гэхээр нь тэрнийхэн одоо үндсэндээ ийм зүйлчнэрээс болохгүй байгаад байна. Ийм үрдэнд хүрнэ хэрвээ ингэх юм бол болно, ингэх юм бол болохгүй гэх сануулган маягаар яг нөө улаач хүмүүс нь одоо жишээ нь жамын дагуу явбал зохих зүйлүүдийг дагаж мөрдүүлээд тэрнээс хазаагаад ирэхээр энэ чинь ингэж тэр чинь тэгээд гэж сануулгатай ойролцоол юм шиг байна. Тэр нэг өмнө тэр философи гэснээс бурхны хүүхдүүд гэж үздэг гэж яриад байгаа шүү дээ тухайн ард түмэн яг энэ итгэлтэй хүмүүс нь. Тэгэнгүүт үүнтэй уялдаад бурхны хүүхд байх гэдэг нэгсэндээ өөрсдөө магадгүй бурханчлах тиймэрхүү үзэл цаагаараа бас хүмүүсийн дээр байх гэсэн тэр нэг хандлага бурхан шиг байх гэсэн хандлага энэ магадгүй тэр нэг үндэсний одоо үдэс санаанд нөлөөлж иж магадгүй. Тэгээ одоо ингээ харангуут чинь ер нь бол еврей үндэстнүүд чинь юм дээр байгаад байдаг шүү дээ. Санхүүгийн тэр нэг
одоо хатгадаг хүмүүс нь байна. Тэгэхээр нэг ягаад ч юм нэг мэдсэн чинь дэлхийд ерөөсөө еврейгээс мундаг хүн байхгүй болсон л байсан. Харин тийм. Санаа нэр. Ягаад ч юм бүр ингээд манайхан бүр тэр аяараа тэр одоо нэг еврей нарын тухай ном уншаад юу гэдэг нэртэй лээ. Еврей хүмүүсийг хүмүүжүүлж гэлөө нэг тиймэрхүү нэг ном байгаадсэн шүү дээ. Бас нэг цагаан ном байсан шүү дээ. Цойлгсод уу? Тий. Бараг бүгд уншаас тий. Яас юм тий. Яас юм болоо гэж утсан шүү дээ. Тий. Тэр чи яг хоо тэгээд угаасаа дэлхийг хэрцэн л manipulation гэдэг үг нь яг тохирох хэсгийг мэдгүй юм. Гэхдээ ер нь бол тийм зорилготой PR маяг юм л та. Тэгээд үндсэндээ юу гэмээрээ яг ямар одоо шашин болгоны итгэл үнэмшил болгоны тэр үнэн зөв буруу зөв гэсэн ойлголтууд нь харилцсан адилхан байсан гэдэг. Тэгээд энэ христийн шашин дээр энэ библиэр ингээд уншаад үзсэнгүүт юу нь зөв юу нь буруу юм бэ гэх тэгэнгүүт ерөөсөл баг хүмүүс хоорондын харилцаа байдаг байхгүй. Хүмүүс хоорондын харилцаан дээр ямарваа нэг тийм алдаа мад гарах юм бол тэр нүгэл буруу. Харин зөв зүйл байх юм бол тэр нь харин би тэрийг яг асуучсан байхгүй. Одоо байгальтайгаа энэ шашных ном л хэр уйлд. Ер нь байгаль руу чиглэсэн юм байна уу? Тэ зөвхөн л хүнээ тойроод байдаг юм уу? Гэх мэт юм бас. Надад л яг нь ари ширнийг сайн хэлж мэдгүй чсэн дээ. Тэр миний яг уншиж ойлгосон тэр мэдрэгдсэн зүйл нь юу гэхээр ер нь бол байгалийн төдийлөн ян амьтад төдийлөн их авчилцдаггүй. Яагаад вэ гэхээр амьтныг сүнстэй гэж үздэггүй. Тийм үү? Тий. Сүнс ерөөсөө хүнд байдаг гэсэн нэг ойлголттой. Тэр нь хаанаас эхлэх вэ? Одоо жишээлх юм бол тэгэл мэдгүй. Тэгсэн мөртлөө зарим номнууд дээр нь сүнстэй ч юм шиг. Тэгсэн мөртлөө ингээд яг итгэвч хүмүүсээс нь ингээд асуугаад үзсэнгүүт амьтны сүнс байдаггүй маа гэх жишээ нь. Одоо жишээлбэл тэр нэг айгуу тод хаан бааш Соломон гээд. За. Соломон хаан жишээлбэл ингээ хаан байсан юм чи улс үдирчсэн л байж таараа тий. Тэгэнгүүт тэр хүний одоо эрхмэлж явдаг. Одоо жишээл манай хаадууд газар нутгаал эрхмэлдэг байсан тийм үү? Тэр хааны юу эрхмэлдэг байсан талаар гарах уу? Үгүй би яг сайн санахгүй байна л да нарийн деталь юмнуудыг. Ямар ч тач миний санаж байгаа нэг санаж байгаа хааныхаа тухай яриа. Одоо тэр Соломон хааны яг тэр нэг одоо энэ 66 номын нэг ном бүт номыг одоо бичсэн байдаг байхгүй чинь номлогчийн үгс гээд. Тэрэн дээр болохоор ер нь бол аюу тийм философик маягийн. Тэгээд Роми эзэнт гүрний хаан Маркус философи яг жоохон хаашаа чиглэн байх вэ? Маркус Аврели гээд хааны одоо meditation буюу бясалгал гэдэг ном байдаг. Тэрнтэй бас утгаараа аюу ойролцоос нэгдсэн. Тэр ном дээр бол жишээлбэл бүх юм хоосон юм аа. Хүн шорооноос одоо ирдэг. Тэгсэн одоо шороороо буцаад шингэдэг ч гэдэг юм уу. Яа нэг талаас уншмалаг юм уу юм шиг мөртлөө гэдэг философик номс нэгдсэн надад лөө. Тэгээ ямарваа нэг зүйл чинь бүхий юм цаг хугацаатай эхэлсэн бол заавал төгсөн. Жаргаж яасан бол тэр нь заавал одоо жаргасаар юм байхгүй. Одоо зовсон бол жарган ч гэдэг юм ингээд ямарваа нэг мэйлж дараатай цаг хугацаатай ирэмтэй юм а гэсэн ойлголтыг хэлсэн байх жишээ нь. Одоо нөгөө хувьсэл өөрчлөлт хөдөлгөөний талаар гэж ойлгож болох уу? Бас болохлаа. Түрүүн хэлсэн чинь нэг одоо ах トゥ угийн үзэн ядаж яах нь хилэн гарах нь чинь өөрөө бас буруу юм аа. Гингүүд нөгөө талаас энэрч хайрлах юм бол энэ өөрөө зөв юм аа. Тэгээ даруу бай, инэрэнгүү бай, өрөвч бай, бусдыг хайрл, энэ нь болохоор дандаа хүмүүс рүү гэж хүн хоорондын харилцааны байгаад. Тэгэнгүүт яг энэ талаараа жоохон одоо ямарваа нэг зүйлийг илүү цогцоор хүлээж авах гэхээс илүүтэйгээр яг нэг хүмүүс хоорондын харилцаагаар л яг энэ үйлдэл нь хязгаарлагдсан юм санагдаж байгаа. Тэгээд одоо болохгүй гэхээр за болохгүй ч болохгүй юм байж те угаасаа ер нь болохгүй шүү дээ. Тэгтээ яагаад гэдгийг тайлбарлсан байдаг уу? Юун дээр яагаад? Одоо яагаад болохгүй гэдгээ. Яг сайн тэрэн дээр санахгүй. 66 ном дээр яагаад бол тэр чинь бас нэлээд хэдэн жилийн өмнө уншсан болохоор одоогоор төдийлийг яг нарийн санахгүй байна л да. Гим нүгэлтэй холбоотойгоор гим нүгэл нь өөрөө өхлийг авчирдаг гэсэн утгатай юм байдیں۔ Нэг ингээд айлтцсан айлдвар гэх юм уу гэх юм уу. Тэр хэрвээ тийм муу одоо үрийг тариад одоо нэг юу тарин түүнийг бараг ингээд шинчнээр бас библи холбоотой үг шүү дээ. Тэгээ тэр чинь бол яг энэ одоо үндсэн үг чинь болохоор маш олон тэр юм одоо ингээд бууцсан байгаа байхгүй. Хэрвээ одоо магадгүй хин нэг харгах юм бол тэр чинь хин нэгэн төрлийн үр тэрэн сүлд нь ийм болж одоо ийм одоо зүйл болж ургана. Тийм зүйлийг тарих юм бол тэр чинь тийм зүйл болж ургана. Тэгэхээр ийм зүйлийг тарих хэрэгтэй. Тэр магадгүй нэг
гоё урах хэвээр модыг муухай олгоод байгаа тэр зэрлэг байт юм аа. Шимийг нь аваад байгаа тэр нэг муу юмнуудыг тастан хайж цэвэрлэх хэрэгтэй, ариусгах хэрэгтэй. Яг л мод шиг урах хэрэгтэй байт юм уу тий. Энэ дээр зүгээр надаа нэг бодож өгд юм байдаг байхгүй. Одоо түрүү ингээд хоосон гэдгсэн шүү дээ. Юм бол ээлж дараатай ингээ угаасаа бүх юм бол ингээл зүй тогтлын дагуу урсчил байдаг тий. Тэнгүүд за нэг талтаа тэгж урсч идэг, нөгөө талтаа юу тарин түүнийг хураа гэхэр чинь нэг бодлын тэгэл баг юу тарьсан ч тэгээд юу ч ургасан ч нэг хамаагүй болчихоос нөгөө хоосон гэдэг онолоор болохоо. Ягаад тэгээд нөгөө тэр голт нь юуны төлөө юм ч гэдэг юм уу, тэрийг амар сайн тодорхой болохгүй бол юм шашны ч юм уу гүн ухааны асуудлууд бол амар тойролдог юм шиг санагдав. Уу яг уу одоо энэ дээр яг юм байна та. Жишээлх юм бол Библи шүү дээ. Энэ нэг баруун 40 орчим хүн бичсэн гэдэг байхгүй юу? Нийтдээ 66 номыг. Тэгэнгүүт яг нэг талаас ингээ харах юм бол тэдгээр нь бүгдээр одоо бурхны амьсгалснаар буюу нэг тийм бурхан л бараг дээрээс нь удирдаал чи ингэж бичээрэй гэдэг онгод айлдвараар ингээ дулаач нь магадгүй бичдэг шиг тийм байдлаар бичигдсэн ном оо. Тийм учраас энэ хоорондоо ерөөсө логик зөрчил байдаггүй, зөрчилдөөн байдаггүй. Яг л нэгэн цул ойлголт юм аа. Нэг үгүйсгдэггүй байт юм ингэж тайлбарладаг. Гэтэл яг зөв миний өнцгөөс харангууд үгүй байгаа байхгүй юу? Тий одоо саяны хоёр дурдсан яг ингээл зөрчилдөж байх жишээ нь. байхгүй тийм. Тэгэнгүүт нэг талаас ингээд нэг нь амар том цогц ойлголт магадгүй яг энэ хүрээндээ хараад байгаа учраас тэрийг бүтэнлэг байдлаар харж чадахгүй буруу дүнжиж байж бас магадгүй. Нөгөө талаас энэ бас нэг одоо энэ олон үзэл санаа хоорондын зөрчилдөх энэ логик зөрчилтэй зүйлүүд нь бас одоо христийн шашныг хараад байгаа бол маш олон урсгал байгаа шүү дээ. Библийн хүлээн зөвшөөрдөг. Энэ үсэх бас нэг үндэс болсон юм шиг. Тэгээд зүгээр яг хөө ингээд аль ч хүн аль талаас нь магадгүй өөрийнхөө үнэн гэдэг зүйлийг энэ одоо эндээс хайгаад өө эн чинь ингээд байж тэгээд баталж болно. Нөгөө талаас тэр хүн өөрийнхөө одоо тэр хүний зөв гэсэн ойлголтыг магадгүй өөрийнхөө буруутгаж үгүйсгэж бас болно. Нэг код гэдэг шиг тийм. Тэгэхээр тэгтээ одоо нөгөө яг одоо нэг монголчууд ч юм бол ингээл угаасаа л өгдөөдсөн үг ойлгомжтой дандаа л нөгөө оршихуйтайгаа холбогдсон байдаг те. Хэдийн үеийн ямар онготон ч гэсэн ядаж улгасаал ирдэгстэй угаасаа монголчууд бол тийм билээс. Яг тийм гол нэг бацсан санаа бол Байблд яг байдгүй юм байна гэж ойлгож болох уу? Бага юу? Байгаа тэр нь болохоор хүн хоорондын харилцаа. Одоо магадгүй энэ тайлбар өгөх бол тэр одоо христийн сүмийн номлогч нар л ийм байдаг тийм байдаг гэж ярих л байх. Тэгээд 60 эдэн ном болохоор аргагүй л тэр дунч. Тэгээд энэ дээрээс яг бас нэг жоохон миний хувьд муусан алсан зүйл юу гэхээр угаасаа ийм олон үзэсгэлэн ийм олон одоо өнцгүүд байгаа учраас энэ дундаас ер нь бол хүн бол ямар санааг яаж л яаж өгүүлж илэрхийлж чадах юм байна. Болох юм байна. Хүний бол яаж тарихыг угааж чадах юм байна. Яг тийг санагдлаа. Манипуляц хийгээд утсан хөвгөлтэй болгож дөнгөх юм байна. Тэгэл одоо жишээ нь янз янзын дэлхий дээр одоо болж байгаа тэр түүхэнд бас үйл явдлаас хамгийн одоо бусармаг гэхүү, бузар муухай гэхүү үйл явдал бас шашнаас гарсан байдаг шүү дээ. Жишээ нь одоо буддын тэр бандитах гээл тий. Одоо тэр папууд ч бас тийм. Янз янзын тийм муухай зүйлүүд зөндөө байгаа. Тэгэнгүүт тэдгээр нь ч гэсэндээ бас нэг төрлийн гажууд л байгаа байхгүй юу? Тэгсэн мөрөд тэр хүмүүсийн зөв чим шиг. Миний бодлоор хитрхи хориглолттой болохоор тэгдэм болоо гэж ойлгоод байна л да. Жам бос болохоор байх угаасаа байх юмыг тэгээд болохгүй гэдэг хариулт. Харин тийм. Өөрөө жоохон үндсэн жоохон тийм. Тэгээ ямар тач ер нь бол хүн энэ одоо юу гэмээр зүйлийг ингээд уншиж байгаа судалж байгаа бол заавал нэг талыг нь баримтлах гэхээс л илүүтэйгээр жоохон нэг тийм тэнцвэртэй байдлаар үндэсний яг зөв тогтолцоог нь анзаараад тэгээ тэр хэмжээнд л өөрийнхөө хэрэгжүүлэх хэмжээнд дээр л одоо өөртөө наагаад явчих юм бол хангалттай юм болгож бодсон. Тэгэхгүй тэгэл заавал нэг тийм одоо шашны үзэл суртал донд ингээд баригдаал тэрэн дунд нэг байх гэж нэг яваал одоо тэр нэг шашны хүмүүс шиг тэгэхээр жоохон тийм хаагдсан бол юм шиг. Тэгээ одоо дээрэс нь тэр бусад шашны хүмүүс чинь өөрөө ялангуяа тэр нөө доороо хүн илсүүлэх гэж ч юм уу сүмдээ тэр ингэж одоо итгэгч нарын тоог нэмэх гэж ч юм уу. Тэгж байгаа тохиолдолд бас ялгаахгүй бол өөрийнхөө үзэл санааг ашиг одоо эрх ашигын ойлголтыг л дундуур нь хавчуулаад тэр нэг айлдварууд дээр өөрийнхөө өнгийг нэмэл хүний тарихыг угаачих байгаа байхгүй. Тэгвэл тэр чинь бүр зах гарч байгаа юм байна. Харин тийм. Тэгвэл хэцүү юм байна.
Тэгэнгүүт одоо энэ хуучин гэрэн дээр буюу Христийг мэдлэхээс өмнө бол юу төрийн тухай ойлголт ер нь байх уу? Ер нь дандаа л ийм бурхан гээл тэгэл зөнч гээл ингэж байх уу? Одоо жишээ нь тэр Мосегийн цаг үед 10-ын дараа 100-ын дараа марга гэсэн хүмүүс байгаа даа. Вау. 10-ын Чи тогтолцоо одоо хэдийн үе гэсэн үг вэ? одоо бас 3,500-4,000 жилийн өмнө юм уу? За. Байсан байгаа даа байхгүй юу? За. Тэр ном нь бол бүр хизээ бичигдсэн. Одоо Мосегийн цаг үед бичигдсэн гэж бодохоор 3,500 жилийн өмнө. Яг тэр үед бичигдээд ирсэн байгаа юм уу те? За. Тэгэхээр тэр тогтолцоо байсан гэхээр төрийн тогтолцоо уусаа байсан л хэл та. Бүр яг 10-100-ын дараа гэж байна тийм. Вау, ямар сайн ээ. 10 ийм асуулыг 10-тай хэлнэ, 100-тай хэлнэ мэлэн тэгээд тиймэрхүү байгаа байхгүй. Тэр шийдэж чадахгүй бол бүр дэшээ явна юм тэр. Яг нөгөө дээдсүүдийн ярьдаг шиг нэг ойлголт нэр төстэй юм шиг. Өөр төрлийн тухай санаж байгаа юм байна уу? Тэдэн сайн хаа, тэдэн муу хаа мó тэргэл байдаг байхаа. Тэгээ ер нь бол төр нь бас нөгөө бурхныхаа доор л яаш те. Тийм. Бурхныхаа тушаалаар зэрлэгээр. Ер нь бол бүхэл юмыг тэр бурхан шийдэд энэ тэр нэг харагддаггүй бурхан мөн үү те. Тэгээ би ер нь ингэж бодсон. Өмнө чинь тэр буддын шашныг судалсан ч тэр бүр өмнө тэр нэг янз янзын онгоц сахиусуудын ярьж ирсэн зүйлийг сонссон ч тэр одоо энэ Христийн Библийг уншсан ч тэр бусад тэр философи ойлголтуудыг харсан ч тэр ямарваа нэг шашин дээр үндсэн яг нэг дурддаг зөв тогтлоод байна. За. Ойлголтууд байна. Үндсэндээ төв нь хүн байгаад байна. Хүн зөв байх, буруу байх, үнэн байх, худал байх гэсэн ойлголт. Яавал зөв юм, хаашаа явах юм гэсэн нэг тэмчиг, зөвчиг маягийн. Тэгэнгүүт энэ дээр үндсэн 3 юм дурддаж байгаа байхгүй зэрэг миний харж байгаагаар. Харагдахгүй байдаг сэтгэлийн орон зай. Оюун ухаан, сэтгэлийн орон зай, бодол санаа. Энэ нэгд ариун цэвэр ариун магадгүй байх ёстой. Зөв байх ёстой. Цагаан байх хэрэгтэй. Араас нь тэр бодол одоо оюун бодол одоо сэтгэлийнх нь илэрлэл нь хэл яриа буюу үг зөв үгийг амнаасаа гаргах хэрэгтэй ч гэдэм үү тий. Сайн сайхан үгийг амнаасаа эрүүлийг гаргах хэрэгтэй. Дээрээс нь хүнд одоо юм хэлэхтэй ч гэсэндээ сайн сайхны төлөө нэг юм хэлсэн бол заа буй заа гэдэг шиг ийм байх хэрэгтэй. Хэлсэндээ бодсон шиг хэлнэ. Цаашлаад энэ ихтэй хангалттай биш. Үйлдэл, үйл хөдлөл. Бодсон шиг хэлээд ярьсан шиг үйлдэнэ. Гэт энэ 3 зүйлийг нэгэн шовмонд ингэж давхцуулаад тэгээд зөв сайхан одоо зүйлийн араас одоо зөв рүү чиглүүлж чадах юм бол ер нь тэр Христэн байна уу, Буддаа нь байна уу? Ямар ч тийм одоо шашин үзэл сурталын тэр нэг дэнсээ тэр бошхыг нь давчих юм бол гэж бодогддог шүү дээ. Гэтэ гол нь яг түүл яг юу нь зөв юм бэ, юу нь үнэн юм бэ гэх тиймүүд тэрийг нэг ер нь бол гол дэнслэх юм хохирол юм болов. Тухайн цаг үедээ магадгүй худлаа ярьж иж болно шүү дээ. Тэгэхээр тэр худлаа ярьсан зүйл нь амар том одоо үннийг хамгаалсан зүйл ч гэдэм үү те. Тухайн цагтаа буруу гэж тооцогдсон зүйл нь маш том одоо зөв зүйлийг бүтээх нэг том одоо тийм үг зорилготойгоор бүтээгдсэн ч гэдэм үү. Тухайн цаг үеийн хүмүүст ойлгохдохгүйгээр гол нь хохирлыг ингээ хаагаад тэр амар амгалан байдлыг дэлгэрүүлсэн зүйл бүтээх юм бол энэ нөрөө магадгүй зөв юм болов гэж бодогдсон. Тэгэхээр будсан шиг яриад, ярьсан шиг үйлдээд тэг үйлдэл нь хамгийн гол нь үр дүнд чиглэсэн үр дүнтэй байх юм бол ер нь бол болол явчих юм байна да. Тэгээд энийг заавал ойлгох юм бол заавал нэг тийм шашин машинтай холбогдвол нэг тиймэрхүү үзэл сурталыг нь заавал ухаарал уншаал тэр нэг өдөр тутмын дагаж мөрдөл явах. Тэгээ ер нь аливаа зүйлийг яг тэр яг цаана энэ ном ч юм уу энэ судар ч юм уу яг ямар зорилготойгоор бичигдсэн бэ гэдгийг л барьж авах нь аюул чухал юм шиг надад санагддаг л та. Тэгэхгүй бол детальчлалт авах юм бол жинхэнэ тарих угаалтанд орчих ш. Тэгэхээр яг ямар зорилгоор яац үндсэн юу юм тэгээ тэр нь хэр онцтой байгаа гэдгийг харцгаад ирээд байна. Тэгээ тэр хуучин гэрээнд байсан тэр нэр бүхий лаглаг хүмүүс сонгогдсон тэр нэг мундаг хүмүүс одоо зөнчид гэх юм уу. Шинэ гэрээнд дээр байгаа тэр Христ болоод түүний тэр шав дагалдагч нарын нь одоо бусад түгээдэг байсан тэр нэг ойлголтуудыг харах юм бол
ер нь бол үндсийг бариад авчих юм байна гэж бодогдсон. Тэгээ үндсийг нь бариад авчихаар одоо тэр хичнээн тэр одоо номлогч нь байт юм уу, пастор нь байт юм уу тий хүн хэлсэн нэгсэндээ тухайн хүний үеийг цензуурлээд ялгаад шингээж авах боломжтой болох юм болов уу гэж бодогдсон. За хоёлоо энэ дугаараа ингэсгээд дуусгач одоо хэдийний 49 минут талцсан байна. Тасалцсан дээр. За тэгээд араасаа дугаарууд нь орчихоо. Тэгээд сонссонд баярлалаа. Гой гой комент хийж байгаа хүмүүстээ баярлалаа. Удахгүй уулзтлаа баяр тээ.